Сайн байцгаана уу? Намайг Лавд орж гэдэг. Би болохоор Солонгосын Чүмбүгийн их сургуульд яг энэ хиймэл авиахны чиглэлээр доктор хийгээд тэгээ одоогор болохоор Монголдо болохоор Impulsoft Institute of Technology гэдэг дээд сургуулийн хиймэл авиа ухааны тэнхим эрхлэгчээр нь ажиллаж байгаа. Тэгээ өнөөдрийн сэдэв болохоор яг ингээд анх нөгөө ихтгэл тавих юу авчаад санал аваад тэгээд за яг юу танилцуулах вэ? Академик гэхээр одоо судалгаа танилцуулах хэрэгтэй болов уу гэд бодож байгаад ерөнхийдөө хиймэл оюун ухаан гэж юу байдаг талаар танилцуулъя гэд бэлдсэн чинь ер нь маш олон хүмүүсийн сэдвтэ нэлээд давхцчихлаа. Тэгэхээр аль болох нөгөө өмнөх хэлтгэлүүдээр гараагүй зүйлүүдийг бол ярихыг 20 минут багтаагаад ярихыг хичээ. За хиймэл оюун ухаан гэж юу вэ гэхээр өмнөх хэлтгэлүүдээр бол яг хиймэл оюун ухаан хийж байгаа workflow эсвэл даалгавруудыг хэлээд байна. Тэгэхээр энэний нөгөө гол цөм нь бол мэдээж юу байгаа вэ гэхээр дата байгаа. Датаг болохоор зүгээр одоо текстийн нэг дата эсвэл одоо хүсэлтөө хөтлөх ч юм уу нэг дата гэж ойлгохгүйгээр ямар нэгэн тэмдэгтээр илэрхийлсэн бүх юмыг дата гэж үзээд байгаа. Гэхдээ тухайн тэмдэгтээр илэрхийлсэн зүйл маань өөрийн гэсэн нэг юм утга учиртай буюу тодорхой мэдлэгийг агуулсан байх ёстой гэдэг. Тэгээ хиймэл оюун ухааны буюу аргачлалыг ашиглаад юу хийж ийн гэхээр тэндээсээ мэдээлэл боловсруулах, мэдлэг боловсруулах процессыг хийж гаргаад байгаа гэсэн. Тэр нь буцаагаад яах вэ гэхээр хүмүүсийн амьдрал болон бусад нийгмийн юунд болохоор ашиг тустай байх ёстой. Тэгээд ерөнхийдөө хиймэл оюун ухааныг голчлоод хэлэх юм бол юу гэхээр өгөгдөл дээр суйрлаад машиныг мэдлэгтэй болгоод хүнийг орлох хэмжээнд одоо даалгавруудыг гүйцэтгэх боломжтой болгож байгаа. Тэрийг л болохоор ерөнхийдөө хиймэл оюун ухаан гэж нэрлэдэг байгаа гэсэн. За сая энийг бол ярьсан. Ерөнхийдөө хиймэл оюун ухаан гэдэг нь маш ерөнхий нэр томьёо. Тэр дотроо яах вэ гэхээр ямар даалгаврууд дээр ямар датан дээр ажиллаж байгаас шалтгаалаад тодорхой дэд бүлгүүдэд хуваагдана. Түүнээгээд ямар одоо аргачлал ашиглаж байгаас шалтгаалаад бас reinforcement learning, machine learning, тэгээд deep learning гэсэн юм дэд үтсүүд рүү хуваагддаг байгаа. За энэ ерөнхийдөө нөгөө дотор нь бүлгэлж байгаагийн ерөнхий тайлбар энэ бол өмнөх слайдуудад гарцсан болохоор бичээ. За тэгэхээр хиймэл оюун ухаан сая Альмаа өгч бас хэлсэн. Хиймэл оюун ухаан бол саяхан гинт гарч ирээгүй зүйл. Энэ тэртээ 1950 оноос эхэлсэн. Тэгээ 1950 оноос хойшоо яг хөөр ерөнхийдөө хүмүүс ер нь болох юм байна шүү гэдэг. Тэр нь болохоор хаанаас гисэн гэхээр нөгөө Алан Турингийн машинаас ерөнхийдөө эхэлтэй гэж үздэг. Машинаар хүний хийж байгаа юмыг хийлгэж болох юм байна гэдэг санааг яг хөөр аль 1950 онд бодцоод тэрийг хөгжүүлэх гээд ингээд судлаачд хийгээ яваад л. Гэтэ нэг дутуу юм нь юу байсан гэхээр дата тэр үед маш бага байсан. Ахаад компьютер өөрөө маш хүчин чадал муутай байсан. Тэгвэл 2000 оноос эхлээд та хэд мэдж байгаа технологийн дэвшлүүд яваад компьютер үүсээд, интернет үүсээд тэгээ ухаалаг утас гарч ирж байгаа үед яг гэхээр технологийн хөгжил дотроо нэг хардверийн хөгжил нь маш хурдцтайгаар сайн болоо гараад ирсэн. Тэнгүүд юу үүсэж ийн гэхээр маш их хэмжээний датаг хадгалж чаддаг болж, тэрийгэ боловсруулж чаддаг болж байгаа. Тэгээд ирэхээр хүмүүс нөгөө орхигдсон байсан тэр хиймэл оюун ухааны аргачлал тэр дундаа neural network гэдэг аргачлалыг ашиглаж эхэлсэн. Тэгээд тэр нь одоогийн хөгжил рүү ингэж асар хурдтай хөгжсөн байгаа. Тэгэхээр энэ график дээр болохоор жил болгон паблиш хийж байгаа одоо хиймэл оюун ухааны чиглэлийн машин learning чиглэлийн пейперийн тоог ингээд харах юм бол та гээд 2010 оноос хойшоо ерөнхийдөө ингээд экспоненшл хэлбэрээр өссөн байгаа. Тэгээд энэ шинжлэх ухаан маань ингээд бүх салбар руу аягүй хүчтэй төрж орж ирж байна. За тэгэхээр хиймэл оюун ухааны гол одоо бас ажлын морь болоод байгаа neural network буюу deep learning-ийн аргачлалын анхны тавилан нь хаана тавигдсан гэхээр 1958 оны Rosenblatt гэдэг neuroscientist хүнийг тавьсан гэж ерөнхийдөө үздэг. Энэ хүний хэвлүүлсэн perceptron гэдэг пейпер маань яах вэ гэхээр ерөнхийдөө тэр neural network-ийн эхний нэг процессыг ажиллах зарчмыг загварчилж тавьснараа ерөнхийдөө суурна гэж үздэг. За тэгээд одоо болохоор яагаад хиймэл оюун ухаан ингээд бүр амар хүчтэй орж ирээд байна гэхээр эхлээд 10 оноос хойш хүмүүс ерөнхийдөө судлаад маш их хэмжээний датан дээр маш олон шинэ аргачлалуудыг боловсруулад ингээд өсрөнгөө юмнууд явж байгаад 17 онд ерөнхийдөө жоохон зогсон байдалтай болж ирсэн. За ер нь энэ хүртэл явах юм байна да. Тэгээд тэр үед яадаг байсан гэхээр large language model гэдэг ойлголт байгаагүй. Language model гэдэг ойлголтууд байсан. Language modelүүд яадаг вэ гэхээр жижиг хэмжээний модель дээр бага хэмжээний дата буюу тухайн нэг даалгаварт зориулсан датаг ашиглаад зөвхөн тухайн даалгаврыг гүйцэтгэж чаддаг л загваруудыг сургадаг гэсэн. Тэгээд яагаад тэгдэг байсан гэхээр
энэ текст гэдэг маань өөрөө sequence буюу нэг үгнээс дараагийн үг нь хамааралтай ингэж явдаг дата учраас тэрэн дээр одоо арай өөр төрлийн нэг юм neural network-ийн загвар ашигладаг. Тэр нь аргачлал ашигладаг. Тэр нь болохоор компьютерийн төвшөнд одоо тренинг хийх маш их хэмжээний датан дээр сургахад илүү төвөгтэй байсан бөгөөд тэгээд их хэмжээний датан дээр том архитектур модель сургая гэх юм бол хэдэн жил сараар явах боломжтой байсан гэсэн. Тийм учраас жижиг модель дээр тухайн даалгавар зориулсан датаг ашиглаад ерөөсө жижиг модельүүдийг маш ихээр сургадаг байсан. Тэгээд явж байтал бас одоо зургийн хөгжил төр зөвхөн нөгөө зурган дээр ажилладаг одоо convolutional neural network гэж нэрлэдэг бас архитектурыг л ашигладаг юм байгаад байна. Гэтэл 2017 онд Google-с юу гарч ирсэн гэхээр Transformer гэдэг нэртэй архитектур гарч ирсэн. Энэ нь бас neural network-ийн аргачлал байгаа. Гэхдээ хамгийн том давуу тал нь юу байсан гэхээр тэр нөгөө жижигхэн датан дээр жижиг хэмжээний датан дээр жижиг хэмжээний модель сургадаг. Зөвхөн тэр нь юундаа хязгаарлагдаад байсан гэхээр компьютерийн хүчин чадалд хязгаарлагдаад байсан. Тэгвэл энэ загварын архитектур нь юу хийж өгсөн гэхээр компьютерийн хүчин чадлыг тодорхой хэмжээнд нэмэгтээ зэрэгцээд их хэмжээний датан дээр маш их том хэмжээний моделийг сургах, хурдан хугацаанд сургах боломжийг бий болгож өгсөн гэсэн. Тэгээ энэ орж ирэнгүүт яасан гэхээр өмнөх нөгөө нэг олон жижиг моделүүдийн архитектурын бүгдийг энүүгээр солиод өгсөн чинь маш сайн ажиллаж исэн. Гэтэл 2021 онд тагдлж OpenAI хамгийн анхны large language модель гарч ирсэнтэй GPT. Тэрийг яасан гэхээр OpenAI ерөнхийдөө бусдаас жоохон төрүүлээс итгэцэн. Энийг тэгвэл маш их хэмжээний датан дээр нэлээд том архитектур сургаад үзье гэд сургаад үзсэн. Тэрийг болохоор foundation модель гэж нэрлэдэг байгаа. Гэтэл их хэмжээний мэдээлэл дээр ингээ модель сурах тусмаа яасан гэхээр тэр мэдлэгийг өөртөө шингээж аваад. Одоо жишээ нь тэр моделийг сургасныхаа дараа OpenAI юу гэж хэлсэн чи Harry Potter-ыг мэдгүй гэхэд Harry Potter бол зохиолч штэ гэдэг юм. Тэгвэл зохиолч нь хий ингээ асуухад зохиолчийн нэрийг шууд мэддэг ч юм уу те. Гэхдээ тэрийг модельд хинч зааж өгөөгүй байхад тэр мэдлэгийг өөрөө сурцсан байсан гэсэн их хэмжээний датанаас. Тэгэхээр энэ бол ингээл ажиллаж болох юм байна гэд. Тэгээд ерөнхийдөө энийг хөгжүүлээд одоо 25 он гэдэг чинь 4 жилийн хугацаанд энэ бол маш урт цацтай хөгжсөн. Тэгээд одоо болохоор явж байгаа чиглэл нь мультимодал буюу сая алтан гэрэл өгшөө слайднэр гарч. Зөвхөн текст өгөгдлийг өгөөд байхгүй бид нар яах вэ гэхээр бүх төрлийн өгөгдлийг өгөөд ганцхан том модель сургачихъя. Тэгээ энэ модель нь өөрөө бүгдийг хийж чаддаг болгоо гэдэг чинь. Тэгэхээр одоо модельүүд юу хийж яах гэхээр аудиог шууд ойлгочихж байна, видеог үзээд ойлгочихж байна. Дахиад текст авч जन зураг тайлбарлчихж байна. Бүх зүйлийг хийж чаддаг болж байна гэсэн. За ингээд тэгэнгүүт эднэрийг ашигласан тэрнээсээ ганцхан large language модель одоо гэдэг маань өөрөө ганцаараа бол AI биш. Энэ бол зүгээр AI нэг хэсэг байгаа. Машин learning-ийн маш олон одоо алгоритмууд байгаа. Дата маань өөрөө амьдрал дээр маш олон төрөл байдаг учраас дата болгонд нь зориулагдсан айгүй оновчтой алгоритмууд бол байгаа. Бүгдийн large language модель ганцаараа хийж чадахгүй гэсэн. Тэгэхээр бусад одоо эрүүл мэндийн салбар болон бусад санхүү тэгээд ерөнхийдөө саяны нөгөө education болон янз бүрийн салбаруудад болохоор тухайн төрлийн датанд нь зориулсан бид нар яг хөөр тусдаа модельүүд хөгжүүлдэг. Тэр нь илүү одоо large language моделийг бодвол сайн байх талтай байдаг гэсэн. За ингээд ерөнхийдөө бидний амьдралд бол AI өдөр тутмын хэрэглээнд бол зайлшгүй ороод ирсэн. Бодитоор харагдаж байгаа, бодитоор харагдахгүй ч одоо хэрэглээнүүд маш их байгаа. За тэгээд бас нэг салбар юу гэдгүү гэхээр AI ингээ хэрэглээнд ороод ирэнгүүт бас нэг хэсэг одоо юм салбарууд байгаа. Тэр нь яг үгээр шууд хараар аваад одоо ямар нэгөө юугүйгээр аваад ашиглахгүйгээр яг энэ модель чи AI чи өөрөө юу хийгээд байгаа юм бэ гэдгийг ойлгох шаардлагууд яг үгээр тухайн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн хувьд гараад ирж байгаа. Тэгэхээр тэр салбарыг хөгжиж байгаа шинжилгээ ухааны салбар нь болохоор энэ explainable AI буюу ерөнхийдөө нөгөө орсон оролт маань гарсан гаралт хоёр маань хоорондоо ямар холбоотойгоор гарч ирээд байгаа юм бэ гэдгийг нь илүү ойлгомжтойгоор тайлбарлаж чаддаг юм салбар загваруудыг хөгжүүлэх салбараас хөгжиж явж байгаа. Тэгээд хиймэл оюухан гэдэг маань би сая хэлсэн нөгөө моделийг хитрхи том болгоод хитрхи их датан дээр сургаад хахаар энэ өөрөө ухаалаг болоод байгаа гэдэг. Тэгэхдээ нэг талдаа нөгөөх нь юу алдаж байгаа вэ гэхээр цаана маш их хэмжээний тийм комплекс функц болоод ирэхээр оролт гаралт хоёрын хоорондын хамаарлыг ерөөсөө тайлбарлаж чадгаа болоод ирж байгаа гэсэн. Тэгэхээр модель илүү комплекс болох тусмаа л яадаг вэ гэхээр нэг талдаа яг тайлбарлах чадвар нь сайжраад таамаглах чадвар нь сайжраад байгаа ч гэсэн нөгөө талдаа тайлбарлах чадвараа алдаж байдаг.
Тэгэнгүүт explainable AI гэдэг маань юу гэх гээд байна гэхээр энэ хоёрыг хоёуланг зэрэг хангацсан модель биднэрт байж болохгүй мó гэдэг ийм шинжлэх ухааны салбар явж байгаа гэсэн. Одоо явж байгаа судалгааны чиглэлүүд нь яаж явж байна гэхээр нэг бол маш сайн таамаглаж чаддаг тэр комплекс моделийг бид нар тайлбарладаг болгочихъя. Эсвэл энэ муу таамагладаг simple модулуудыг эсвэл бид нар илүү сайн таамагладаг болгочихъё гэдэг ийм хоёр чиглэл рүү хүмүүс ажиллаж байгаа. Тэгээ энэ болохоор энийг яагаад дурж байгаа юм гэхээр нөгөө миний бас нэг судалгааны сэдв байгаа. Тэгээ энэтэй холбоотой нэг ажил хийж исэн маань энэ дээр байгаа. Тэгээд дараа нь явчих واخ. За тэгэхээр энэ тайлбарлаж болдог хиймэл оюуханы хэрэглээнүүд илүү хаана гараад байна гэхээр нөгөө араас нь хариуцлага нэгтэг тий. Яагаад эн чинь ингэ гарцсан юм бэ? Ингээ хариуцлага нэгтэг салбарууд дээр илүү чухал байгаа гэсэн. За яагаад энэ имлэгийн шинжилгээний хариуч ингэ гарцсан юм бэ гэвэл эмч шиг ингээ тайлбарлаж чаддаг байх хэвээр тий. Энэ юм байгаа учраас ингэж байна. За санхүү дээр болохоор credit score гэж байдаг те зээлдэгчийн зээлдүүлэх чадварыг үнэлж байгаа. Яагаад миний зээлдүүлэх чадвар муу байгаа юм бэ гэдэг. Таны энэ чинь муу байна. Тэгэхээр энэ бол бас айгүй орхигдуулж болохгүй юм нэг чухал салбар байгаа гэсэн. Одоо тэгэнгүүт large language model гараад ирэнгүүт generative AI гэдэг салбар маш хүчтэйгээр ингээд түрээд ороод ирсэн. Тэгээд зарим салбарууд нь бас ингээ хаягдах ч юм уу эсвэл ингээд судалгаа нь зөв хойшлогдох болчиход байгаа гэсэн. За generative AI-ийн давуу талууд нь яг гэхээр өмнө байгаагүй юмнуудыг генерейт хийж шинээр үүсгээд байгаа тийм. Тэр нь айгүй том давуу талтай болсон. Тэнгүү текст генерейт хийж гэн, имиж генерейт хийж гэн, код бичүүлж гэн, дуу зохиолгож гэн, бүхэл юм хийлгэж гэн. Тэгэхээр энэ өөрөө текст болон ямар нэг юм генерейт хийж гэн гэдэг тэр генерейт хийж байгаа юм болгоно буцаад дата болчихж байгаа гэсэн. Тэгэхээр өөрөө бас датагаа үйлдвэрлэдэг нэг юм систем болоод эхэлчихэж байна гэсэн. За тэгэнгүүтээ нөгөө өөртөө цуглуулж авсан маш их мэдлэгийг яг гэхээр хүнээс хурдан хугацаанд боловсруулад тэн дотроос байж болох шинжлэх ухааны нээлтүүдийг бас хийх боломжууд бүсцэн. Эхнээсээ бол хийгээд эхэлсэн байгаа гэсэн. Тэр нь болохоор цэвэр шууд юутай холбоотой нэхэр компьютинг хийж байгаа хүчин чадал нь хүнээс асар хурдан байгаа гэсэн. За тэгээд бодит аппликейшнууд дээр сая альмаа гэж нэлээд бүгдийг дурдсан. За тэгвэл дараачийн ирээдүйд юу болох юм бэ гэхээр ирээдүйд сая та гэд хэрэг ингээд интернетээс харж байсан бол Метагийн Zuckerberg эзэн гарч ирээд OpenAI, Google интерес ингээд бонус сайнинг хийж байгаа бонус нь 100 сая доллартай тэнцүү байхаар супер нөгөө AI талентуудыг хайринг хийж авсан. Тэгээ гол шалтгаан нь юу байсан гэхээр технологийн том гигант компаниуд юуны төлөө өрсөлдөж байна гэхээр Artificial General Intelligence буюу AGI гэдэг. Энийг боловсруулахын төлөө өрсөлдөж байгаа гэсэн. Энэ цаашаа юу болох юм гэхээр супер интеллиженс буюу хүний хийж чаддаг юмнаас давцсан тэр том модель хиймэл оюун ухааныг бий болгох гээд үзээд байгаа гэсэн. Тэгэхээр хэн энийг төрүүлж хийж чадна? Тэр нь одоо технологийн салбарт илүү нөгөө тэргүүлэгч болж ялах гээд. Тийм учраас энэ тасар их хөрөнгө хайж хоорондоо өрсөлдөж байгаа нэг юм. Одоо бидний ашиглаж байгаа бол ихэвчлэн яах вэ гэхээр narrow AI буюу илүү нөгөө нэг таск болгонд зориулагдаж хийгдэж байгаа нэг юм төрлийн юм болчиход байгаа. Яг сүүлд гарч ирж байгаа generative AI бол юу хийлж өгсөн гэхээр энэ AGI ч өөрөө боломжтой юм байна гэдгийг ерөөд нь гаргаад ирчихэж байгаа. За тэгээд тэн дээр супер интеллиженс хэрэг болох юм бол юу болох вэ гэж бид нар яг гэхээр өмнө ан хийж үзээд ан хийж сурсныхаа дараа манай нөгөө дэлхийн эдийн засаг нийтдээ 2 дахин нугарахтаа хэдэн жил авсан гэхээр 230 мянган жил авч ирсэн. Дараа нь бид нар яг фермийн буюу хөдөө аж ахуй газар тариалан эрхлээд эхлэнгүүт энэ 860 жил авч ирсэн бол сүүлд нөгөө ажил дүржээд ихрэнгүүт энэ нь болохоор дэлхийн эдийн засгийг 2 нугуулахад 15 жил зарцуулсан гэж. Тэгвэл супер интеллиженс бэлэн болчих юм гараад ирэх юм бол энэ дэлхийн эдийн засгийг хэр хугацааны дотор даабалдах вэ гэдэг асуултаас гараад ирж байгаа. Тэгээ энэ цаашаага ерөнхийдөө нөгөө эдийн засгийн өсөлтийг ер нь бол хүний нөгөө үйлдвэрлэлийг асар хурдтайгаар нэмэх боломжтой юм байна гэдэг юм юу орчиж байгаа гэсэн. Тэгээд энтэй холбоотой яаж яах гэхээр хүмүүсийн нэг юм асамшин ба. Зүгээр супер интеллиженс болцсон гэд бодчихъя. Тэгэнгүүтээ тэр AI эйжентүүдийг бид нар зүгээр судалгаа хийдэг, сайенсийн шинжлэх ухааны шинэ зүйлүүдийг боловсруулдаг тийм 100000 ч юм эйжент гаргаж ирээд чи бол химийн шинжлэх ухааны эксперт шүү гэдэг ингээд шинжлэх ухааны болгон дээр гараад хооронд нь нийлүүлж байгаад автомат судалгаа хийдэг тийм нэг систем боловсруулчлаа гэж үзэхэд тэд нар 24 цагийн ерөөсөө нойр амралтгүй ажиллана те. Тэгээ гарахад энэ шинжлэх ухааны хөгжлийн хурдыг бол ерөөсөө ингээд
бас экспоненциалоор ерөөсөө өсөх боломжтой гэж хараад байгаа. Тэгэхээр одоо бидний хүртэл явж байгаа энэ шинжилгээ ухааны хөгжил маань яг вэхээр дандаа хүний өөр их нь одоо өөрөөр нь хийсэн мэдлгүүд те тэрнээс үүссэн шинжилгээ ухааны хөгжил байгаа. Хэрв хиймэл оюун ухаан энийг хөгжүүлээд ирэх юм бол энэ бол цаашаага ингээд экспоненциал өсөлт бий болно гэж хүмүүс хараад байгаа. Тэгээд магадгүй яг ирээдүйд юу болох нь бол одоохондоо бас тодорхой бус. Гэхдээ ихэнх судлаачид яаж харж байгаа нөхөр супер интеллиженс бол ойрын 10 жил дотор бий болно гэдэг ийм онолтой байгаа. Ер нь боломжтой гэж хараад байгаа. Тэгээ харахаар дүгнээд үзэхээр яах вэ гэхээр ойрын хэдэн жилийн хугацаанд бол энэ технологийн өсөлт гэдэг маань асар хурдтай гарч ирэх байх. Тэгээ тэрнтэй холбоотой глобал эдийн засгийн өсөлт бол маш хурдтай явна. Нөгөө талдаа харин юу болох юм бол хэлж мэдэхгүй. Тэгээд ерөнхийд нь ингээд слайдад авсгая.